дээр ярьчаад авсаад хоёлаа хайчих уу гэж заасаа орох уу гэдгсэн. Өсгөдөө хотолтой хөл өвдсөн. Тэгээ амарчин надад пүүзээ өгөөд тэгээ миний өсгөдөө хотлыг бариад яг юунаас төв номын сангаас номын сан болтол алхаж ирсэн. Тэр нэг зайсан толгой дээр гараад ярьчихсан байхгүй. Амарчин чи нотыг хардаа таны хэлчихсэн. Энэ хотод байгаа магадгүй энэ улсад би чамайг хамгийн мундаг гэж боддог хийдэг зүйлтэй. Миний харин өөртөө итгэх хэрэгтэй. Тэр мөрөдлийг биелүүлэхэд нь харин одоо 100% оролцоод туслаа. Би ардчин байх шаардлагатай бол бай, чиний дэргэд байх хэрэгтэй бол бай. Чи зүгээр л хийж чаддаг юмдаа л фокус төвлөр. Гэж хэлж надад нэг урмын өгч исэн байдаг. Тэр цагаас хойш л нөгөө эргэж хараагүй гэж бол ярьж байна. Яг тэр үе зүгээр бодоход амаржингийн тэр өгсөд надад ботлоо өгсөн нь зөвхөн ботлоо өгснөөс илүү миний хөл холгоцсон байгаа. Тэгээд сэтгэл ч гэсэн жоох юу байгаа шүү дээ. Аль аль нэг аюу гоо эмчилж өгсөн. Яг ингээд миний сэтгэлээр унах үед байхад ингээд за өөрт нь хэцүү байгаа ч гэсэн ингээд надад хамаг юм өгөөд өөрөө гутлгүй ингээд алхаж байгаа шиг гэдэг. Амьдрал дээр ч гэсэн тэгээ явчих юм байна да гэдэг бодлыг бас надад аюу төрүүлсэн. Хэрвээ би амжилттай явах гэж хичээж байгаа бол тийм ээ. Ард нь биш манай хүн бол байн хажууд нь өсөр ирсэн. Тэгж хэлэх дуртай. Байнга миний хажууд өсөр ирсэн. Ингээд нөгөө нэвтрүүлэг хийж байгаа гэдгээ бүр мартсан. Хоёрын бүр түүх рүү орцсон сууж байгаа байхгүй. Тэгээ би яг ч юм судлаач хүмүүс маш их ажиглалт маш хийдэг хүмүүс л дээ. Сайн ингээл түүхээ үзсэн чинь хоёрын харилцаа, хоёрын хандлага ингээл бүр улам илүү биелэг ойртол ингээл хөтөлцөө сууж байгаа. Энэ байдлыг харахаар үнэхээр түүх гэдэг бол сайхан дуурсамж гэдэг бол хосуудын үед үнэхээр гайхалтай зүйл бас байдаг. Тэгээ энэ түүх дотор ч надад хамгийн их гоё таалагдсан зүйл нь амарчин ямар халамжтай мэдрэмжтэй залуу гэдэг би харлаа л да. Тэрний юу гэхээр гутлаа тайлж өгөөд тэ пүүзээ өгөөд эхнэрийнхээ одоо юу гэдгийг хөлийн өвтөхгүй тул магадгүй өөрөө хөл нүцгэн алгасан уу? Тэгсэн л ах та. Тэгээ уур гутлаа бол байхгүй шүү дээ. Хөвсөсөн гутлаа өгсөн. Ямар их тэр хайр халамж анхаарал вэ? Баярлалаа.